За яг хуу энэ хэрэг дээр бас итгэмжсэн төлөөлөгчөөр оролцоо тэнд бас гарсан мэтгэлцээнүүдийг сонсон хүний үед яг хуу улсын хурлын гишүүд иргэдтэйгээ уулзалт хийх нь бол бүрэн эрхийн асуудал. Энэ бидний энэ сонгуулийн хууль дээр хүчингүй болсон үгүй юугаас үл хамааран улсын хурлын тухай хууль дээрээ бид өөрсдийнхөө үйл ажиллагаагаа иргэд сонгогчдод мэдээлэх бүрэн эрх нь байгаа. Энийхээ дагуугаас хэрэгжүүлэх ёстой. Энийг бол одоо цэцгийн гишүүн цэцэд ингээ гарчлаа гэд хоригдож байгаа зүйл гэж би бол бодохгүй байгаа. А зүүн яг хуу энэ дээр яг жоохон бүхэлд нь бас нөгөө авч үзэх ёстой байсан гэдэг дээр би бол санал нэг байна. Цэцгийн гишүүд маань энэ асуудал дээр. Энэ дээр гол нөгөө нэг би цэцгийн гишүүд юун дээр илүү анхаарчив гэхээр энэ үг үсэг за жоохон энэ техникийн хууль зүйн техникийн юмнууд дээр бас илүү акцент өгчүүдэй гэж харж байгаа. Тэрний юу гэхээр ер нь бол хуулиа сайн харах юм бол үгсгээр нь унших юм бол уулзалт хийх бол хинт ч нээлттэй байгаа. Одоо хууль бус сурталчилгааг хориглох буюу 48-ийн 1 дээр бол зөвхөн нөгөө эд мөнгө тараах, амлалт өгөх, цайлга, дайлга, баяр наадам, спорт хийх те гадаад дотоод аялал жуулч зохион байгуулах, оролцуулах одоо алтан уян гишүүн эдийг бүгдийг хориглосон байгаа. Энийг улсын хурлын гишүүн байна уу? Энгийн иргэн байна уу? Бүгдэнд нь адилхан хориглол. Энэ бол улсын хурлын гишүүн зөвшөөрөөд бусдын зөвшөөрөөгүй асуудал биш шүү дээ. Тэгэхээр энэ уулзалт бол тэр энгийн иргэнд бол нээлттэй байгаа байхгүй юу? Энэ дээр зөвхөн тайлангийн асуудал гэсэн. За тайлангаа тэрийг хэвлэмэл байдлаар тараах үгүй юуг л асуудал байгаа. 41-ийн 9 44-ийн 6 дээр харах юм бол яг энэ үг үсгийн одоо асуудлыг нь харах юм бол нөгөө улсын хурлын гишүүн сонгуул нэр дэвшгээр бол гэдгээр орцсон байгаа. Зүүн нь бол улсын хурлын гишүүн нэр дэвшнүү дэвшихгүй байна уу хамаагүй тайлангаа тавих ёстой. За энэ нь бол сонгуулийн сурталчилгаа биш үү гэдэг асуудлыг уг нь оруулах гэж, наривчлах гэж хуучин 2011 онд байсан асуудлыг цэгцлэх гэж хийсэн ажлынхаа тайлан гэдгээр тодтогч өгнө өгсөн юм байлээ. Тэгээ энэ дээр л ерөнхийдөө жоохон ойлгомжгүй байна гэдэг юм давуу явчуудаа гэж харж байгаа. Тэгэхээр уг нь бол цэц энийгээ илүү боловсронгуй бол ялангуяа тэр сонгуулийн сурталчилгааны агуулга гэж юу юм. Тэгээд тэр гишүүний хийсэн ажлын тайланд тэгвэл ажлын тайланы агуулга юугаар хязгаарлагдахыг, юу руу орчхороо сонгуулийн сурталчилгааны төрөл рүү хэлбэр рүү орчихын гэдэг имийг жоохон аривчлчих юм бол миний бодлоор энэ тэгш бус байдлын ялгарлан гадуурсан асуудал бол тийм байхгүй тий тэр дүгнэлт юусоо гаргах шаардлагагүй гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хууль тогтоомжоо боловсронгуй энэ чиглэл болгооч гэсэн зөвлөмжийн шин чанартай байгаад үнэхээр ч бас үзэхээр хууль зүйн техникийн хувьд бид нар энэ 41-ийн 9 өдөр дээрээ жоохон ажил одоо тий засваруудыг хийх юм бол илүү ойлгомжтой болохоор асуудал байгаа учраас энийг нь одоо анхаарах байдлаар хууль тогтоомжоо жоохон боловсронгуй болох байдлаар ажиллах юм бол энэ асуудал бол шийдэгдэчихээр юм байна гэж харж байгаа. За баярлалаа. Би нэг хэд